сая юу? 120 сая юу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний дотроо. Та ердөө 550 994 төлөөд 3 төрлийн дөрөвдий зугаадий 642 литрээр оролцсон. Урвас 6 төрлийн конжурын эзэн болох боломжтой. Догор даваа аваг баасан гараг бүр сэрэг телевизээр явагдана. Та өөртөө байрлах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За, өнөөдрийн дугаар эхлэхэд бэлэн болсон. Тэгэхээр эхлэхээс өмнө нэг зүйл хэлээд хий. Үндэсний лотерейн цоо шин салбар үйл ажиллагаагаа явуулаад эхэлсэн байгаа. Тэгэхээр энэ салбар хаана вэ гэхээр зэрэг инхтайвны гүр даваад хуучин танктай өшөөний баруун талд одоогоор бол нэг юм 4 тэмээ өшөө байгаа шүү. Яг замынхаа баруун талд нь Jetro супермаркет гэдэг байдаг шүү. За яг тэнд нэг шинэ салбартай болсон байгаа шүү. Тэгэхээр хаан уулынх ер нь яг тэр зүг рүү байгаа хүмүүс тэндээс тасалбар авч олно гэдгийг та бүхэнд хэлэхэд тундаатай байна. За ингээд нэвтрүүлгээ эхлүүлье. Уламжил ёсоор 4D-ийн 3 дугаар зэргийн хонжуурыг одоо тодруулах гэж байна. За. Хамгийн ихнийх нь 5. 5. Төчин бөмбөлөг байгаа. Тэгээс 9 хүртэлх цифр тус бүрээс 4 бөмбөлөг байгаа. Ингээ нийтдээ 40. За одоогийн байдлаар 5 8 2 гарч ирж байна. 5 8. За дараагийнх нь 3 дахь бөмбөлөг 6 5 8 6 5 8 6. За одоо бол 4 дахь бөмбөлөг. За хэрвээ таны бүгэлсэн тоо 4D-ийн 3 дугаар зэргийн хонжуур дээр таарвал та өөрийнхөө бооцоог 500 дахин өсгөж авах юм байгаа шүү. За ингээд 500 дахин өсгөж авах боломжтой тэр тоо хувилбар бол 5 8 9 үгүй 5 8 6 2 5 8 6 2 5 8 6 2. За 4D-ийн 2 дугаар зэргийн хонжуур бол өөрийнхөө бооцоог тавьсан бооцоог 1000 дахин өсгөж авах. За 1000 дахин өсгөж авна гэдэг маань хамгийн багадаа бооцоо маань 500 төгрөг байгаа байх ёстой. За хамгийн ихнийх нь энд өнгөрч байгаа бөмбөлөгний тоо бол 8 байна. Дараагийн орцсон байгаа бөмбөлөг бол 1 байна. За хэрвээ та 81 гээд эхэлсэн байгаа бол баг зэргийн инээмсэглэлтэй байж болно шүү. За яг энэ дөрвөн тоог зөв таачих юм бол та за хамгийн багадаа 500 төгрөгийн бооцоо тавина гэсэн 1000-аар үржүүлэхээр зэрэг 500 сая төгрөг. За татварт бол гинтийн орлогын албан татвар гэдэг 40% өгнө. Таны хармаанд цаана 600 сая төгрөг үлдэнэ. За 4 8 1 4 8 1 4 8 1 4. За хамгийн сүүлийнх нь 3. 4D-ийн 2 дугаар зэргийн хонжуурын 40 бөмбөлөгний хамгийн сүүлийн 40 бөмбөлөгөөс гарч ирсэн хамгийн сүүлийн бөмбөлөгний тоо 3. 8 1 4 3. 8 1 4 3. За харин одоо бүгдөө 4D-ийн хамгийн өндөр бооцоогоо өсөх боломжн дээр хурж ирээд энэ бол 4D-ийн 1-р зэргийн хонжуур. За эндээс гарч ирэх 4 бөмбөлөгний тоог дарааллыг яг зөв тааж чадах юм бол та өөрийнхөө бооцоог 2000 дахин өсгөж авах юм. Зяки. За мөн адилхан таны бооцоо хамгийн багадаа 500. За 4D дээр нэг юм онцлогтой шүү. 4D-гээр тоглож байгаа хүмүүс нэг тоо бөглөөд за одоо жишээлбэл 4 4 2 ч гэдэг юм уу те 4 4 2 2 44 22 гэж бүгэлсэн бол 44 22 гэсэн тоогоороо 4D-ийн 3 дугаар зэргийн хонжуур 2 дугаар зэргийн хонжуур 1-р зэргийн хонжуур дээр тоглох танд 3 боломж байна. За эхнийх нь 1 2 дахь нь тэг байна. Эхнийх нь 1 2 дахь нь тэг байна. За одоо 3 дахь бөмбөлөг 3 дахь бөмбөлөг 3 дахь бөмбөлөг 7 байна. 7 1 тэг 7 1 тэг 7. За одоо 4 дахь нь. Одоо 4 дахь. 8 1 тэг 7 8. За 1 тэг 7 8.
1078 гэсэн тооны хослол 1078 гээл та бүгэлдсэн бол өөрийнх нь боцоог 2000 дахин өсгөж авч. За ингээд дөрөвдөд тоглосон хүмүүст бүгдэнд нь их баярлалаа. Амжилттай байсан байх гэж бодож байна. За хэрвээ жоохон аз дутсан бол дараагийн удаа бас таныг азийн тэнгэр ивэх байх гэж бодож байна. За 6D. 6D бол хамгийн өндөр нь 50 сая төгрөг хожиж штэ. Аль хэдийн мэддэг болсон байна. За яг энд харагдаж байгаа тасалбар дээр бол та 1 2 3 4 10 хүртэлх хувилбараар оролцож болно. За хувилбар тус үрдээ та 550 төгрөг төлөх юм. Тэгэхээр 10 хувилбараар оролцсноо гэдэг бол 5500 төгрөг төлөөд азаа үцгэнэ ш. За эхнийх нь 9, дараагийнх нь 2. 9 2. За 9 2. За дараагийнх нь буюу 3 дахь бөмбөлөг 1 9 2 1 9 2 1. За одоо 4 дахь бөмбөлөг. Энэ 3 тоог дарааллын яг зөв таацсан байгаа бол та 150 мянган төгрөг хожсон гэсэн. А биш 15 мянган төгрөг уушлаарай. За 8. Яг энэ 8-ыг оролцуулаад 9 2 1 8 гээд энэхүү 4 тооны дарааллыг та зөв таацсан байгаа бол 150 мянган төгрөг хожиж байгаа. Эхний 4 эсвэл сүүлийн 4 шүү. За 5 дахь бөмбөлөг 5. 9 2 1 8 5. 9 2 1 8 5. Энэ 5 тооны дарааллыг та зөв таасан бол яг таацсан байгаа бол сая 500 мянган төгрөг. Сая 500 мянган төгрөг. За 6 дахь бөмбөлөг. 6 дахь бөмбөлөг 6. За өнөөдрийн хувьд 6D дээр бас л яг адилхан 6D дээр бас яг өнгөрсөн тоглолттой адилхан нэгч тоо давхардаж гарч ирсэнгүү. А бүгдөө 6 бөмбөлөгний тоо бол зургуулаа ондоо байна. За ингээд 6 бөмбөлөгний тооны дарааллыг хэлье. 9 2 1 8 5 6. 9 2 1 8 5 6. За харин 120 сая төгрөгийн төлөө азаа үзэж байгаа хүмүүс бүгдөө анхаарлаа хандуулаарай. Тоглолт эхэллээ. За 42 бөмбөлгнөөс 7 бөмбөлөг гарч ирнэ. Маа үзэгчид аль хэдийн тоглогчид сайн мэддэг болсон баг. За анх удаа үзэж байгаа хүн байвал гараа өргөрөө. За тэгвэл шүү дээ. Тань тайлбарлаж өгье. Энд нийтдээ 1-ээс 42 хүртэлх цифрыг агуулсан 42 бөмбөлөг байна. Энэхүү 42 бөмбөлгнөөс 7 бөмбөлгийг бид нар гаргаж ирнэ. За энэхүү 7 бөмбөлгнөөс эхний 6 бөмбөлөгний тоог дараалал харгалзахгүйгээр зөв тааж чадах юм бол 120 сая төгрөг хожиж. Ойлгосноо. Ойлгосон үстэй. За тэгвэл одоо тоонуудаа харъя. 9 гарч ирсэн байна, 8 гарч ирсэн байна, 37 гарч ирсэн байна. 18 гарч ирж байна. За эхний одоо яг энэ гараад ирсэн байгаа 4 бөмбөлгийн тоог нь дараалал харгалзахгүйгээр та зөв таах юм бол 20 мянган төгрөг олж байна. За энэ 5 дахь бөмбөлөг хэд вэ? 15. 15-ыг оролцуулаад энэ 5 бөмбөлгийн тоонуудыг нь дараалал харгалзахгүйгээр зөв таацсан байгаа бол та 900 мянган төгрөг олж байна. За энэ бөмбөлөг бол 120 сая төгрөгийн бөмбөлөг 38. За өнөөдрийн бонус бөмбөлөг. Анх удаа үзэж байгаа хүмүүст хэлье. Хамгийн сүүлийн бөмбөлгийг бонус бөмбөлөг гэж. За 7 бөмбөлөг амжилттай гаргаж ирлээ. Өнөөдрийн бонус бөмбөлөг бол 19. Дахиад тайлбарлая. Тоонуудыг хэлэхээс өмнө 120 сая төгрөгийн төлөө тоглож байгаа хүмүүс ер нь бол мэдж байгаа. Анх удаа үзэж байгаа хүн байх юм бол энд нийтдээ 42 бөмбөлөг үе. 1-ээс 42 хүртэлх цифрыг агуулсан. За энэхүү 42 бөмбөлгнөөс 7 бөмбөлгийг гаргаж ирнэ. Энэхүү 7 бөмбөлгний эхний 6 бөмбөлөг 19 орохгүйгээр эхний энэ 6 бөмбөлгний тоонуудыг нь
дараалал харгалцахгүйгээр зөв таасанд тэр хүн 120 сая төгрөг очих юм ба. За харин өнөөдрийн бонус хүмлэг бол 19 байлаа. 7 дахь хүмлэгийг бид нэр бонус хүмлэг гэж нэрлэдэг. За тэгээд дэлгэрэнгүй мэдээллүүдийг та манай вебсайтаас, за Facebook хуудаснаас, за тэгээд нэвтрүүлгийн 1-2 үзчихэр тэг ойлгочихно дөө. За ингээд 120 саяын jackpot машинаас гарч ирсэн 7 хүмлэгийг дараалалаар нь танилцуулъя. 9, 8, 37, 18, 15, 38, өнөөдрийн бонус хүмлэг 19. За ингээд өнөөдрийнхөө нэвтрүүлгийг энэ үрүүд өндөрлөө. Энэ 7 хоногийн тоглолтууд бүгдөө явж өндөрлөө. Олон азтангууд төрсөн байгаасаа гэж би дотроо найдаж чинь. Ингээд дараагийн 7 хоногт нэвтрүүлгээр уулзтлаа. Баяртай та бүхэн сайхан амраарай. 50 сая юу? 120 сая юу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Moving үндэсний дотроо. 2,550, 994 төлөөд 3 төрлийн дөрөвдий Zubati 642 литрээр оролцсон. Урвас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Тохирол даваа авиг баасан гараг бүр сэрэл телевизээр явагдана. Та өөртөө барилах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил.